Тэгээс кичен тавтай морил та бүхэн энэ удаагийн бичлэгээр маш гоё Спартак Белонежор хуваалцж байна. Энэ бэлэн онцлогтойгоо учир нь хайруулын тавганд хийдэг. Тэгээд маш амархнаар амттай болно. Ойролцоогоор 30 минутанд л та Спартак Белуга хийж чадна гэсэн үг. Тэгээд та бүхэн Спартак Белуга хийж үзээд амархан байх юм бол коммент хэсэгт хуваалцаарай. Тэгээд бичлэг маань таалагдах юм бол YouTube сувгтаа subscribe дарахаа мартаа. Тэгээд дараагийн удаа илүү олон олонжоор хуваалцах болно. Тэгээд баярлалаа. Баяртай.